Дуу маань болохоор яаж бүтсэн бэ гэхээр энэ Эрдэнэтийн хангаар Токийн багийн одоо түүхэн баримтат кино хийж байгаа. Энэ дууг би Эрдэнэтийнхаа бас шинэ артист болох миний дүү Пүр гэдэг дүүтэйгээ хамтарч ингэ хийж байгаа. За юу яцгаана мэндэн ингээд манай явуулын студ контентын маань парт 2 эхэлж байна. Бид нар одоо Эрдэнэтэд очиж хоолоо бичнэ. Тэгээд Хоккочтын багийн баримтат кино Эрдэнэтэд хийгдэж байгаа. Тэгээд тэдний баримтат киноны остыг буюу хэдүүлээ саундтрак хийхээр явнаа. За ингээд бидэнтэй хамтаагаараа явуулын студ контент баярлаа. Яг орлоо. Өрсөлдөгч хэмлэн бидний тактик хэмлэн хангаар дэрдэнтэс чиглээд ирсэн тоглолтод биглэн. Надрыг бичдэг би яг. Бол намхан байхгүй юу? Өрсөлдөгч хэмлэн бидний тактик хэмлэн хангаар дэрдэнтэс чиглээд ирсэн тоглолтод биглэн гэдгийг яг одоо их дээдлийн дөрвчин ингээд жоохон зуураатай байдаг шүү дээ. Одоо үлдцтэй да гэдэг. Тэнгууд доотлих нь гэдэг нэг юм флоу байгаад байгаа. За явуулын студ контент маань үргэлжилж байна. За ингээд тулгаахынхаа сэтгэлийг сонсцгоё. За сэтгэл бол маш сайхан байна. Тэгээд одоо явуулын студ гэдэг дүүнэртэй бас маш их баярлж байна. Одоо энэ дуу үйлчлэгийн студ явуулын болцсон одоо залуучуудын сонирхолтой энэ дэмжиж шал өөр технологи маш гоё санагдаж байна. Тэгээд нэлээд ажилттай юм байна. Энэ дуу маань болохоор яаж бүтсэн бэ гэхээр энэ Эрдэнэтийн хангаар Токийн багийн одоо түүхэн баримтат кино хийж байгаа. Энэ дууг би Эрдэнэтийнхаа бас шинэ артист болох миний дүү Пүр гэдэг дүүтэйгээ хамтарч ингэ хийж байгаа. Энэ киноны одоо ост нь болох тийм дуу хийсэн. Хангаар дэрдэнтэс чиглээд ирсэн тоглолтод пиглэн гэсэн баггүй. Тэгэхээр чин хангаард гэдгээ оруулчихж байгаа болохоор ер нь бол ингээд клиптэй хангаард мэрдийнх нь зогсож байгаа шүү дээ тий. Тэгэхээр ч яг хангаард гэдэг үгээ зүгээр нэг хідэн панчууд дээр зоож өгөөл гой зоож өгөөл болоохгүй. Тэнгүүд одоо та ингээд энэ битэн дээр өрсөлдөгч хэмлэн бидний тактик бол хэмлэн хангаар дэрдэнтэс чиглээд ирсэн тоглолтод пиглэн гэл тэгээд араас нь юмнуудаа оруулж маруулаад ард урд нь оруулсан юмнуудаа хийчмээр байна. Үгүй одоо та болно шүү дээ. Флово 4 одоо нөө фловоос флоу руу хоорондох шилжихийга 3 тэгээд 4 заа юу. Тэгээд 8 ч гэдэг юм уу. Тэгээ би яг ингэж хийгээд өгнө. Тэр хамгийн шилдэг тулаач Орсны гадаа шавны чимээ тасны ас тогтож чаван шалчаа. Чанга дуулгаалах шиг шаардлагатай. Яг орлоо. Өсөлтөж хэмлэн бидний тактик хэмлэн. Ахмаа саяч зүрхтэй бидний тактик ясчихсан. За бол бидний тактик бол юм лээ хангаар дэрдэнтэс чиглээ. Яг орлоо.
Өрсөлдөгч хэмэлэн бидний тактик бол хэмэлэн. Өрсөлдөгч хэмэлэн бидний тактик бол хэмэлэн. Хэмэлэн бол гэдэг хоёр нь арай нэг байгаа байхгүй. Өрсөлдөгч хэмэлэн бидний тактик бол хэмэлэн гэдэг. Хамгаалалт энэ тактик яг болоо. Өрсөлдөгч хэмэлэн бидний тактик бол хэмэлэн. Тактик нүдээс чиглээ ирсэн тоглолт билээ. Яг болоо. Өрсөлдөгч хэмэлэн бидний тактик бол хэмэлэн. Тактик нүдээс чиглээ ирсэн тоглолт билээ. За одоо тэгэхээр одоо шууд яг саяны баг. Ер нь ингээд олон жилийн дараа хипхоп хийж тий. Тэгээд одоо яг ингээд хипхопын ер нь ингээд үгний тавилт ч юм уу те өөрчлөгдөд анзаарчихсан юм юу байна хаа. Ер нь бидний одоо бид чинь нэг алтан үедээ орохгүй ч гэсэн бас те Ice Top Digital Motor Rap үе ах нарыгаа сонсож л одоо хипхоп урсгалд орж явж ирсэн. Тэр үеийн шүлэг, flow, rhyme гэдэг юм чинь бол зүгээр л үгээр наадах ч юм уу те бүжиглүүлдэг болсон юм мэдээж сонсголмооч бас онгоолоо чихмэн онгоолоо төгжин бит бүх юм сайхан байлаа. Надад бол бүх юм шинэ байлаа. За ингээд Явал студийн 2 дугаар дугаарт маань манай Эрдэнэтээс түрэн гарч ирж байгаа шинэ артист пүр манаага за ингээд хэдүүлээ танилццгаая. За өрөөмөнд за гинтийн байдлаар Ост ихэр болсон шүү дээ. Сэтгэл хэр вэ? Гоё нөө. Ер нь бол амар том ажиллаа гаргаж байна. Тэ. Ер нь одоо үгний тавилч гэдэг юм уу те тэрэн дээрээ ер нь яг ер нь бол жоо характертай л үзэж байна. Тэ. Характертай. Тэгээд Эрдэнэт бол ялч Орс школоор өссөн. Яг Орсыг хараа ер нь бол Орс тийм орчин байдаг хүмүүслэр өссөн хүмүүс гэдэг. Тэгээд яг тэр характерыг харуулъя гэж нь бодож зорж байна. Яг үгүй юм тэгж сонгож бичиж байна. Гэлтийн үртэл юм болчиход та тий. за байж гоё байж жоохон хүчтэй. байж за байж За байж. тэр майк байж За байж шарын март хоронгүй кэж fuck байж алдаа гаргах цаг мужиг хүч чадал хэмээ гур ухааны тоглоом Уурцаа дэлбэр яг л 50 тонны болон барилда тэр дуудан байхгүй мөрөдлөө гүцээ буулаа халтаа гард ирсэн байна жинхэнэ тэмцэл дуулаа одоо бол өөрөө шавын буулаанаараа батаадаг мөнхийн дуулаан ордор өнөдөр хаалгын батчаа Марко байна. одоо артлаа гэсэн үг шүү. За шайдаа. Зурсан дэш бүгдийн хагшаа алсын аврах түүхэн цогшоо За байж за түн за байж шарын март хорон үкэж fuck байж алдаа гаргах цаг мөчг анж жоохон тайван бай хиний нойны ямар новшиг Яг энэ дээр шахаад байна. за байж шарын март хорон үкэж fuck байж алдаа гаргах цаг мөчг анж Автон ханаа дорсоо дэш бүгдийг нь хаашаа нохчлон аврах түүхэн цогшоо Зөрөөдөө тий. Сонсох уу? Юу юм ямар туушаач тий. Мусор тавлан биш, энэчний тавлан биш. Халтар чонор дуус, автус панаа дуус. Нөхөрсөг байж чадна, талбай дээр болоодлаа. Сэнтрэс нэг буудлаа, хаач чадахгүй дуусаа. Хүч чадал, хэмээ гур ухааны тоглоом. Уурцаа дэлбэр
Шүүхэн яг л 50 тонны болсон. Барилда тэр дуудан байхгүй мөрлөө гүцэг бууса. Хаалта тайлбарсан байна жинхэнэ тэмцэл тусаа. Одоо бол өөрөөр шавын бууса нараа батаадаг мөнхийн тулаан ороод өнөдөр хаалхын бачаа насууд сүсүүс ихэм ухшаа хараадах барилдах шавын хаана жигүүрийн аратан олсон хаана догсоо дэшүү бүгдийг нь хаашаа ноцмчдын аврах түүхэн зомшаа байж шарын малтан хоронгүй хайж fuck байж алдаа гаргах цаг мөчг анж жоохон тайван бай. За, явуулын эсвэл контент байна. Энэ хүрээд ингээд өндөрлж байна. Бид зорьсон ажилдаа хүрлээ. Тэг маш том ажлын ард гарлаа. Гадаг ахтайгаа ирээ да. За, маш том ажлын ард гарлаа хаа. Баярлалаа. Маш амжилттай байлаа. Маш мундаг байлаа. Миний олон жилийн дараа гэхэд. Үнэхээр одоо энэ шинэ үеийн залуучуудаас бол бараг илүү төлөөвөр тий. Харсан байгаа манайх. Тэгээ нэвтрүүлэг дээрээс үзээрэй. За, цаашдаа ажил уран бүтээлд амжилт хүсье. Мундаг залуу шүү. Баярлаа. За баг. Бай. За тэг өшөө илүү олон зүйлээр дараа дахин уулзцгаая. За. Сайн ороо. За. Бай. Энийг тэрэ.